Нэр манай Монголоос ирээд удаагүй байгаа нэг найз байгаа. Цагийн ажиллаа хийгээд оройтож ерөн дандаа гэртээ харьдаг. Хаяада янз янзын сонь хүмүүстэй айгүйх тааралддаг гэд аюултай байж магадгүй гэд хэрвээ цагтаа хийн газар руу ямар нэг юм болоод уцтлаа гэхэд солонгос хэл мэдгүй болохоор айгүй санаа зовоод байгаа байхгүй. Тэгээ тийм тохиолдолд тусалцаа үзүүлэх ямар нэгэн арга байд юм болов? Нэр нэг юм арга байдаг шүү дээ. Та солонгосын цагдаагийн дугаар болох 100 гаруй жил уцтаад хэрвээ та солонгос хэл мэдгүй байлаа гэх юм бол ямар ч хамаагүй дугаарыг 4-5 удаа дараад явуулчих хэрэгтэй. 5-5 ч юм уу тий 4 удаа ингэж дарж явуулсангууд тухайн цагдаагийн газарт таныг аюултай нөхцөл байдалд байна гэсэн мэдээлэл очдог байна. Бүгд тань руу таны дугаарлууд ESG-ээр линк ирнэ. Та тэр линкэн дээр дараад орохоор яг тухайн цаг мөчөж хичээлээ таны дууг эсвэл шаардлагатайг таны утсанд халтаад аюултай нөхцөл байдалд байгаа гэх юм бол нэмэлт хүч явуулах гэх юм өнөрхөө арга хэмжээг болж тийм байлээ. Солонгос бас аюулгүй орн гэж явдаг ч гэсэн заримдаа сэтгцийн өөрчлөлттэй тийм ээ оройн цагаар ингээ ганцаараа амьдардаг эмэгтэйчүүдийг жоохон айлгахдаг ч юм уу гэрийнхэн гадаа очдог ийм тохиолдлыг цөмгөө гардаг байхгүй юу. Тэгэхээр заавал яг ийм тохиолдол байгаад байгаа үедээ энэ аргыг заавал шахаад үзээрэй гэж хэлсэн.